Дархуул аймгийн засаг даргын нийгмийн бодлого төсөлбөр хариуцсан орлогч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбар зөвлөлийн дарга Төвшинбаатар хүүтэй ажлын хэсэг өнөөдөр уулуурхай эрчим хүчний политехник коллежид хэрэгжиж байгаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. 2013 оноос эхлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөл тус коллежид хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хүрээнд багш нарын 80% нь Герман улсад 1-3 удаагийн давтамжтай 21-с 45 хоногийн сургалтанд хамрагджээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа энэ төсөл Дархан аймгийн политехник коллеж цахилгааны чиглэлээр явуулж байгаа. Энэ төсөл 2012 оноос өнөөдөр хүртэл хэрэгжиж байна. Одоо 2 дахь шатанд орсон. Энэ төсөл маань бол одоо шинэ тоног төхөөрөмжөөр хангах, шинэ сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичиг гарын авалгаар хангагдах, багш нарыг чадахжуулах ийм үе шатуудтай. Нийт багш нарын маань одоо 70% бол энэ төслийн хүрээнд Германы олооны бүгд найрамдах Герман улсад мэргэжил мэдлэгээ дэвшлээд ирсэн. Мөн Монгол ур чадвар тэмцээнийг төслийнхаа хүрээнд 4 үе шаттай явуулж ирсэн. Энд төрүүлсэн хүүхдүүд маань бол анх удаа Монгол улс Бразил улс зохиогдсон ур чадварын тэмцээнд дэлхийн аварга тэмцээнд оролцоод бас амжилтаа үзүүлсэн. За ингээд энэ ололт энэ туршлагаа бид нэр бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагууд түгээн дэлгэрэх зорилгоор Монгол улсад цахилгааны мэргэжлийн сургалт явуулж байгаа сургуулиудынхаа цахилгааны багш нарыг авчирч энэ одоо туршлагаа хуваалцаж байгаа. Энэхүү төслийн 2 дахь шат 2016 оны 3 дугаар сараас эхэлсэн байна. Герман улсад мэргэжлээ дээшлүүлсэн тус сургуулийн багш нар хамтдаа хөгжцгөө ураатай нэмэх хасах цэник 2016 сургалтыг 21 аймгийн 31 байгууллагын 40 багшийг хамруулан 11-р сарын 21-ээс 26 өдрүүдэд явуулж байгаа ажээ. Цахилгааны сургалт бол энэ хөр өгөөжтэй бүтэмжтэй тэгээд сайхан байна, чанартай сургалт болж байна. Гүний яг 21-р зууны одоо цахилгааны зарим мэдхгүй зүйлүүдийг заагаад тэгээд тийм давуу тал их байна. Би Хинтээ аймгийн Бор өндөр сумаас ирж оролцож байгаа. Энэ сургалтанд хамрагдж байгаа. Анх удаа хамрагдж байна. Тэгээд өмнө энэ сургалтанд юусэн ирж байгаагүй ийм өргөн хэмжээний ийм сайхан сургалт болдог гэдгийг мдээгүй байсан л та. Тэгээд анхны сэтгэл бол маш өндөр байна. Их юм сурж авч байна. Тэгээд 40-од газраас багш нар ирсэн. Тэгээд энэ сургалтын дээр 40 багш өөрөөсөө хацсан гадна 30 хэдэн багш нараас хүчнээ юм сурж авч байна л да. Уг сургалтанд хамрагдсанараа цахилгааны талаарх мэдлэгээ улам дээшлүүлж ур чадвараа нэмэгдүүлэх, цаашлаад багаар ажиллах, харилцан мэдээлэл солилцох давуу талтай байна. 5 өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалт баасан гарагт дуусна.